Сайн байцгаана үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 5 дугаар сарын дугаар та бүхэнд хүрч байна. Прокурорын байгууллагаас хүүхдийн эрх нэгцэн аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар мэдээллийг хүргэхээс гадна иргэн танд булангаараа хүүхэд хамгаалалдах төрийн оролцоо ямар байдаг талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Мөн 5 дугаар сард прокурорын байгууллагт болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг хүргэх болно. Үзэгч та бүхэн нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Прокурорын байгууллагаас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх зорилгоор хүүхдийн эрх нэгцэн аяныг хүүхд бүрийн төлөө урийн дор улсын хэмжээнд зохион байгуулж байгаа лээ. Аяны хүрээнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн боловсролын хилтэс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хилцтэй хамтран цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж болцсошгүй эрсдлээс сэргийлэх сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсрол олгож буй цэцэрлэгийн эрхлэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнуудын дунд зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгт бол хүүхэд бэртэл гэмтэл авах юм тохиолдол гарсан байгаа. За энэ зөрчил гэмт хэргийг дахин гарахгүй байх үүднээс бол цэцэрлэгийн эрхлэгч болон хөдөлмөрийн аюулгүй ажил хариуцсан ажилтан нарт энэ сургалтыг бол зохион байгуулж байна. За энэ сургалтаар бол цэцэрлэгийн эрхлэгч нарын зүгээс бол хүүхэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ ахуулах, за мөн боловсролын тухай хууль, за сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг бол дахин нэг сануулгах, за хүүхэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох. За энэ үйл ажиллагааны хууль дүрмийг бол үйл ажиллагаандаа мөрдлөг болгосноор цаашид энэ төрлийн зөрчил гэмт хэрэг гарахгүй байхад бол энэ сургалтын бол зорилго оршиж байгаамаа. Сургалтын үеэр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, Чингэлтэй дүүргийн боловсролын хилцээс сургуулийн өмнөх боловсролын байгууллага дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хилцээс бага насны хүүхэдтэй ажиллах арга зүй сэдвээр тус тус мэдээлэл хийж оролцлоо. За сайн байцгаана уу. Хасаа үлгүүд багийн тамирчин бэлгүүн байна. Хүүхэд залуучуудыг одоо миний зүгээс одоо харахад эмзэгэлдэг зүйлгүүд одоо эцэг эхчүүд хүмүүс одоо хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд яг тэрийг тухай бүр нь хаана яаж мэдэгдэхээ сайн мэддэггүй. Хүүхдүүд маань өөрсдөө эрхээ зөрчигдөж байгаа үгүйгээ бас ялгаж салгаж таньж мэдэж чаддаггүй. Ийм болохоор эрх хаана зөрчигдөж байна. Энийг бид нэр хараа дуугүй өнгөрөх биш. Яаж энээс нь сэргийлж сануулж байх уу гэдэг дээр бол одоо идэвхтэй байх ёстой гэж бодож байна. За мэдээж хүүхдийн эрх гэхээр хүн болгон тэрийг маш их сүртэй том асуудал юм шиг хардаг. Тийм болохоор бидний өдөр тутамд өнгөрдөг жижиг асуудлуудыг энэ бол анзаарахгүй өнгөрөөж идэг. Өглөө босоод тэр хүүхдтэй хичээл номдоо явахт нь одоо юу гэдэг зааж зөвлөх, анхаарах, сэтгэл гаргах гэдэг маш жижиг зүйлүүдээр бол хүүхдийн эрх бол өдөр болгон зөрчигдөж байдаг. Тэгэхээр энэ дээр бүгд маш сайн анхаарад хүүхдүүдийн эрхийн зөрчихгүй байх, сэтгэл ханамжтай байх дээр одоо бүгд хичээгээрэй гэж уриалж байна. За тэгээд мэдээж хэн нэгний эрхийн зөрчиж байгааг харвал 102 мөн 108 гэсэн дугааруудад мэдэгдэж хувийн үүргээ биелүүлж байгаарай гэж бол захимаар байна. Хүүхдийн эрхийг хамгаалах аянд миний бие нэгдэж байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас санаачлан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбартай хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хүрхийн тухай ойлголт, эцэг эх асран хамгаалагч нарт үл хайхрах хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор найзууд видео контентыг бэлтгэн хүргэлээ. Бидэнд олон мэдээллүүд, олон саналууд ирдэг. Энэ саналуудын дундаас хамгийн илүү тулгымдсан саналууд бол эмэгтэйчүүд, охтуудын маань хүчирхийллийн асуудал байдаг. Тийм болохоор энэ асуудлыг бас
хүүхдүүдэд бас ойлгуулж мэдүүлэх тий энэ дундаа бас бүр цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ойлгуулж мэдүүлэх бие эрхтнийхээ ялгаатай байдгийг мэдрүүлэхэд биднээсийн бас санаа их зовж явж байсан. Энд дундаа энэ төслийг бас анх эхлээд санаачлаад мөн энэ төсөлтэй холбогдсон зохиолоо бичээд энэ контентээ бас бүтээн бий болгож байна. Тус контентэд хүүхд хамгааллын талаар хэрэгжүүлж буй төрийн бодлогыг олон нийтэд хүргэх, хүүхдийн нас бие сэтгүүхийн онцлог тохируулан тэдэнд хүүсийн ялгаатай байдал, биеийн аль хэсэгт хүрч болохгүй талаар хүүхдийн зөвшөөрлгүйгээр биед нь халдсан тохиолдолд хэнд хандах талаар анхан шатны ойлголт мэдлэг олгохоос гадна эцэг эх асран хамгаалагч нарт санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдийг үл хайхрах зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, хүүхдэд үл хайхрах байдал хэрхэн нөлөөлдөг талаар анхааруулах юм а. Энэхүү ажлын үр дүнд хүүхэд өөрийн бие эрхтэнгээ ойлгож таних, хүүхдэд багаас нь хөрөхийн тухай үнэн зөв мэдлэг ойлголтыг өгснөөр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, гэмт халдлагаас хамгаалах ойлголтыг өгөх, хүүхдэд хамгаалагдсан орчныг бий болгохыг зорьж байна. Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөх нь эцэг эхчүүд бидний хамгийн сайн анхаарах ёстой ийм зүйл юм а. Тэр тусмаа Монголын орчинд хүүхдүүд өнөөдөр эрүүл аюулгүй юм байдалд өсөж торнож хүн болж чадж байна уу гэдгийг та бид өнөөдөр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Ийм учраас та бүхнийг хүүхэд бүрийн төлөө аянд нэгтгийг уриалж байна. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хүүхдийн эрх нэгдсэн аяны хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Ахлах сургуулиудад социологийн судалгаа хийхэд насан туршаагүй хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрлэхэлд захим орчинд үлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогч болж уг гэмт хэрэгүүд нь далд хэлбэрээр үлдэгдэж байгаа нь тогтогдсон байна. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас социологийн судалгаа хийж, гар зургийн уралдаан зохион байгуулахад хүүхдүүд нь гэр бүлийн хүчирхийлэл болон үе тэнгийн дээрлэхэлд өртөж байгаагаа зургаар илэрхийлсэн байсан. Хүүхдүүд нь эрхэм зөрчигдөж байгаагаа тэр болгон мэдээлж чадахгүй байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн илрүүлэх үүднээс тус дүүргийн ерөнхий боловсролын 2 сургуулийг сонгон авч нэргүй загтал нэртэй санал хүсэлтийн хайрцагыг 1 сарын хугацаанд байршуулан ажиллаж байна. Үүнээс гарсан үр дүнд цаашд авч хэржүүлэх арга хэмжээнд төлөвлөн ажиллах болно. Чингэлтэй дүүргийн прокурорын газар Чингэлтэй дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хилцс хамтран өсвөр насны хүүхдийн эрх зөрчигдөх, түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх сэдвт хилцүүлгийг зохион байгууллаа. Хүүхэд тохирсон гэмт хэргийг гаргахад нөлөөсөн шалтгаан нөхцөлийг нь авч үзэх юм бол эцэг их асран хамгаалагчийн хараа хяналт сул хүүхдүүд хичээлээ тараад хаана юу хийж байгаа шууд харж байгаа эцэг чөлөө цагаа хэрхэн өнгөрөөж байгаа тал дээр бол эцэг эхийн хараа хяналтцуул мөн сургуулийн багш нар нийгмийн ажилтнуудын хоорондын уялдаа холбоо тутмаг байгаагаас бол гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл нь бүрдэж байна гэж үзэж байна. Мөн судалгааны дүнд үндэслээд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгаа хороодод тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтарч энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүй байхад чиглэсэн арга хэмжээ ажил зохион байгуулах талаар бол мэдээллийг бичиж хүргүүлсэн байгаа. Мөн тус дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтстэй хамтарч тус дүүргийн хороодуудын нийгмийн ажилтан ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан сэтгэл зүйч мөн сурагчид болон эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг оролцуулаад энэ төрлийн гэмт хэргийг дахин гарахгүй байх цаашид юуг анхааруул зохиох ямар ажил арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй вэ гэдэг талаар бол энэ хилцүүлгийг зохион байгуулж байна. Хилэлцүүлгийн үр дүнд хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах, мөн хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил, гэмт хэргийг бууруулахад эцэг эх асран хамгаалагч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх асуудлыг Чингэлтэй дүүргийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлд хүргүүлж шийдвэрлүүлэх арга хэмжээг авахар болсон байна. За миний дүү. Чи хэн нэг дээрэмдэж, зодож, танх хайрч
томдоох гэж байгаа юм биш үү? Хэн нэгний ирээдүйг балруулах гэж байгаа юм биш үү? Магадгүй дөө. Чи ирээдүйн гэмт этгээд болж болцсохгүй. Сайн тавьж. Ухаар ингэснээр миний дөө. Чи ялан. Хүүхэд бүрийн төлөө хайрлая. Ойлгоё. Ярилцъя. Монголын хуульчны холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг хуульчийн пробоно өдөр болгон тэмдэглэж өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. 2019 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд олон нийтэд хуулийн эрх зүйн мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын чиг үүрэг үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор хуульчдын пробоно өдөр болгон тэмдэглэж өдөрлөг зохион байгуулж ирсэн. Энэ жил хүүхдийг гэмт хэрэгээс хамгаалахад бидний үүрэг сэдвийн хүрээнд тус өдөрлөг Монгол улсын 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Дунд ахлагын хүүхдүүд яг нөгөө өсвөр насндаа байгаа хүүхдүүдэд энэ чиглэлийн мэдээллийг эрх зүйн боловсролыг яг ямар хэмжээнд өгч болох вэ гэдэг тал дээр илүү ач холбогдол өгч ажиллая гэж байгаа. Тэгжээс нөгөө тэр хүн чинь мэрэгжил сонголтоо хийх тусдын болъё. За дээр нь энэ нөгөө өөрөө гэмт хэрэг урьдчилан сэргийлэх, соён гэрүүлэх ажил ямар учиртай, ер нь яагаад гэмт хэрэгт холбогдчиход байдгийг, яагаад гэмт хэрэг гэж юу юм. Айгүй тийм энгийн байдлаар ингэ тайлбарлаад энэ ойлголтын үхэн айгүй чухал ахгүй. Тэгжээс нөгөө цаашдаа тэр хүн болж төлөвших одоо энэ насанд хүрэх одоо бие даасан одоо эрх зүйн чадамжтай хүн болохоос өмнө тэр одоо суурийг тавьяа гэдэг тийм л зорилго байна. Зөвхөн хүүхдийн эрхээс гадна эцэг эхийг үүрэгжүүлэх. За өнөөдөр эцэг эхчүүд өөрсдөө хүүхд ямар гэмт хэрэгт одоо их хвчлэн гарч байхад энэ дээр хараа хяналт нь хаана байгаа юм хариуцлага за мөн сургуулийн сургууль хүмүүжүүлэгчээс холбогдуулан бид нэр бол одоо яриа таниулгыг эхлээд бол орон даяар бол явж байна. Иймд болохоор та бүхэн эцэг эхчүүд бас хүүхдтэй хараа хяналттай гэмт хэрэг төртгөөс нь урьдчилан сэргийлэх ажлыг нэг хүрээнд бол та бүхэн эцэг их үүргээ бас биелүүлээрэ гэдгийг уриалж байна. Энэхүү өдөрлөгт улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд оролцож иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр прокурорын байгууллагаас 40000 гаруй иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага тарааж ажиллалаа. Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж шалгалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтыг улсын ерөнхий прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А19 тушаалаар батлагдсан прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тогнохогч журмын дагуу 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд баримт бичгийн бүрдэл албан тушаалын тодорхойлолтод заасан болцсон шаардлагыг хангасан 227 иргэн албан хаагчид оролцлоо. Сорилын болон бодлого, эссе, ярилцлагын шалгалтанд тэнцсэн иргэдийг прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах нөөцөд бүртгэхээр шийдвэрлэлээ. Прокурорын байгууллагын биеийн тамирын спортын зөвлөлөөс мазаала багваг хамгаалах, судлах, үржүүлэх ажлыг дэмжих зорилгоор нийслэлийн бүсийн спортын 10 дугаар баг наадмыг мазаалаг хамгааллын өрөөнд ор зохион байгуулсан бөгөөд прокурор ажилтнуудын дунд сайн дурын хандивын аяныг өрнүүлэн цугларсан мөнгийг байгаль орчин аялал жуулчлалын яамны дэд сайд төвдөнд орчид гардуул өглөө. Дээрх аяны хүрээнд прокурор ажилтнуудаас нийт 12 сая төгрөгийг хандуулсан бөгөөд энэхүү мөнгийг мазаала багваад нэмэлт ижил тавих, судалгаа мониторингийн ажил зарцуулахаар говийн их дархан цаазд газарч шилжүүлсэн байна. Улсын ерөнхий прокурорын орлогч Чимбат нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи масууруулах бодистой тэмцэх газар Дэлхийн банкны хамтарсан хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох санаачлаг байгууллагын санхүүгийн сектор хариуцсан ахлах ажилтан Нийжил Бартлет, Лиза Боствик нарыг хүлээн авч уулзсан прокуроруудыг чадваржуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтран зохион байгуулсан сургалтуудын үр дүнгийн талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Сүүлийн 3 жилийн хугацаанд прокурорын стратеги, санхүүгийн мөрдлөг, иргэний процессын дагуу хөрөнгө буцаах ажиллагааг зохион байгуулах, прокурорын нэхэмжлэлийг гадаад улсад илгээхэн зэрэг сэдв сургалтууд болон хууль бус хөрөнгө орлого, эд зүйлийг хураан авах, битүүмжлэх, буцаан авах асуудлаар гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, олон улсын зохицуулалтын талаарх цахим хэлэлцүүлүүдийг зохион байгуулсан ба 400 орчим прокурорууд хамрагдсан байна.
За ерөнхийдөө бол төр бодлогын хэмжээндээ хүүхэд хамгаалах эрх зүйн зохицуултыг хангалттай гаргаж өгсөн. Хамгийн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа орчин нэгдүгээрт нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрх маш зөрчигдөж байна. Хоёрдугаарт нь сургуулийн орчинд, гуравдугаарт нь цахим орчинд буюу хэвлэл мэдээллийн хэрэгслэр. Жишээ нь хэвлэл мэдээллийнх хүүхдийн эрхийн хамгаалалт үүрэг хүлээх хүн бол мэдээж эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мөн багш, сургууль хүмүүжүүлэгч. За дараа нь хүүхдийн цахим орчинд дах хэрэглээнд хяналт тавьж чадахгүй байна. Тэгэхээр сүүлийн үеийн ер нь үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, цахим хэрэгсэл ашиглаж цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өртөж байгаа одоо энэ хохирогч эрсдэлт хүмүүсийн тоонд одоо хүүхэд дийлэх хувийг эзэлж байгаагийн гол шалтгааны юм. За тухайлбал энэ олон нийтийн арга хэмжээ үйлчлэгэнд хүүхэд хамгаалал гэдэг энэ хүүхэд хамгааллын тухай хуулийн дээр байгаа л да. Тэгэхээр энэ худалдаа үйлчлэгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон одоо шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэл нөхцөлд өртгөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг одоо зохион байгуулагч бол оролцогч талууд хангана гэж зохицуулсан байж байгаа. Тэгэхээр тухайлбал замын хөдөлгөөнд хүүхдийг ганцаарныг нь оролцуулж байна. За жишээ нь олон нийтийг хамарсан жагсаал цуглааны үед тухайлбал хүүхдийг энэ жагсаал цуглаанд татан оролцуулж байгаа нөөрэө зөрчлийн тухай хууль заасан зөрчил. За одоо энэ баг хорооны хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах гэх юм бол тухайлбал энэ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан багаас ахуулаад хүүхдийн эрхийн бүх ажилтнанд хамаарна. За сүүлийн үед бол сургуулийн орчинд дох ялгарлан гадуурхал буюу дээрлэл хүүхдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийлэл нэлээх өсөж байна л доо. За энэ дээр ерөөсөө нөгөө тухайн хүүхдийн насанд нь тохирсон эрх зүйн мэдлэг боловсрал олгох сургалт их олон жил хаягдсантай холбоотой юм болов. Эсвэл одоо харагдах байдлаасаа болж сургуулийн орчинд хүүхэд ялгарлан гадуурхагдж байгаа нь өөрөө хүүхдэд сэтгэл зүйн асар том дарамт тийм ээ тэр битгий их л сэтгцэн өөрчлөлт үзүүлж болох юм аюултай хүчирхийлэл юм. Тэгэхээр хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүүхдийн хүчирхийллийг буурахын тулд хүчирхийлэл үйлдэж байгаа хүүхдэд сэтгэл зүйн одоо тусалцаа үзүүлэх энэ хүчирхийлэл юунаас улбаатай гэдэг цаа шалтгаан төслийг тогтоох нь хамгийн чухал юм болов уу гэж бодож байна. Хүүхд байх орчин өнөөдөр нэгдүгээрт одоо хамгийн эрсдэлгүй, аюулгүй, тайван байх орчин гэр бүл. За дараагийн орчин бол мэдээж цэцэрлэг сургуулийн орчин. За гурав дахь орчин юу байгаа гэхээр хүүхэд чөлөө цагаа өнгөрүүлж болох тэр газар. За одоо ингээд дөрөв дэх орчин энэ хэвлэл мэдээллийн орчин болчлоо л доо. Тэгэхээр ерөөсөө энэ дөрвөн орчинд тийм ээ хүүхдийг хамгаалахын тулд ерөөсөө энд насанд хүрсэн хүн бүхний үүрэг оролцож байгаа шүү дээ. Эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага тийм ээ одоо гэр бүлийн асуудлаар үүссэн байгууллага. За тэгээд мэдээж эцэг их сургууль хүмүүжүүлэгч энэ дээр энэ хүмүүсийн нэгдсэн үйл ажиллагаа энэ нь тогтмол тасралтгүй өвөөжтэй явж иж энэ хүүхдийн эрхийг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээх цаашлаад энэ хүүхдийн эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа төрөл бүрийн бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллийг бууруулахад ахиц гарна. Тийм учраас энэ тасралтгүй тэгээ Монгол улсын насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо энэ дээр чухал. Хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурч боловсрч хөгжих хэрэгтэй. Түүнчлэн хүүхэд гэмт хэрэг, аюул осол, сэтгэл санааны дарамтнаас бүхий л орчинд хамгаалагдах хэрэгтэй. Хүүхдийн эрх нь тэдний нас хүйс, нийгмийн гарал, биеийн хөгжлөөс үл хамааран бүгдэд адил тэгш байна. Гэхдээ хүүхэд томчуудтай адил өөрийн эрхийг бусдаас шаардаж чаддаггүй. Хэрэв хүүхэд бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтад байгаа мөн гэмт хэргийн хохирогч гэрч болсон бол хүүхэд өөрөө эсвэл ах эгч гэр бүлийнхэн хөршин тухайн хүүхдийн талаарх мэдээллийг хүүхдийн тусламжийн утас 108 хамтарсан баг буюу хороо, багийн засаг дарга, цагдаагийн ажилтан, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмчит өгснөөр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг авах болно. Хүүхдийн эрхийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг юм. Чингэлтэй дүүргийн прокурорын газар. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Прокурорын байгууллагаас зохион байгуулж байгаа хүүхдийн эрх нэгцэн аян тааж бас нэгдэж хүүхдийг гэмт хэрэгт холбогдох хохирохоос урьдчилан сэргийлж хүүхд бүрийн төлөө байхыг уриалж байна.